Энэ охин бол 9 настай Эмбер Хагерман. Тэр ээж болон эрэгтэй дүүгийн хамт Америк нэгдсэн улсын Техас мужид амьдардаг. Гэвч 1996 оны 1-р сарын 1 өдөр охин Орос ураггүй алга болж охины 9 насны төрсөн өдрөөр хийгдсэн эдгээр бичлэгүүд түүний алга болохоос хэдхэн хоногийн өмнөх хамгийн сүүлчийн бичлэгүүд болж хувирсан юм. Бидний ярих энэ түүх зөвхөн сургуу болсон охины талаар эмгэнэлтэй түүхээс гадна хожим Эмбер охин болон ээжийнх нь ачаар хэрхэн хэдэн мянган хүүхдийг аварсаарч байгаа Эмбер алерт систем хэрхэн үүссэн талаар ярих болно. 1996 оны 1-р сарын 13-ны өдөр Эмбер охин дүү Рик болон ээж Дона нарын хамтар Техасын Арлингтон дахь эмээ өвгөндөө зочилж байсан гэжээ. Өдрийн 15 цаг 10 минут үед өдийн хоолны дараах унтлаг хийцсрээд Эмбер дүүтэйгээ гадаа гарч ундаг дугуй унах болсон юм. Эгчдүү хоёр эмээ өвгийнх нь гэрээс холгүй бах Highland Drive гэх хажуугийн гудамжинд очиж дугуй унахаар явцгаасан байна. Гэрээсээ гарч байх үед нь ээж нь тэр газраас холдож болохгүй шүү гэж сануулхад охин ойлголоо ээжээ хайртай шүү гэсэн хариулт өгсөн байдаг. Төдөөдөлгүй хүүхдүүд тоглох ёстой газараа очсон ч эгч нь цааш үргэлжлүүлэн дугуйгаараа явсаар байгааг дүү Рик нь анзаарч эгчигээ хойноос нь дуутахад нөгөөх нь сонсохгүй үргэлжлүүлээд яваад байсанд хүү айж буцаад гэрлүүгээ жийж эхэлсэн юм. Хүүн ганцаараа эргээд ирэхэд ээж нь сандарч аавыгаа охиноо хайхаар явхад нь хамт явъя гэд тэд Эмберийг хамгийн сүүлд байсан гэх газар руу явцгаав. Тэр газар нь гэрээс нь 2 гудамжийн цаана байх жижиг дэлгүүрийн ойр орчимд гэжээ. Охины явсан гих газар руу халуун мөрөөр нь очиж нэрээр нь дуудаж байсан ч охин аль хэдийн Орос ураггүй алга болчихсон байв. Эмбер охиныг хайж байх үед 911 утсанд энэ дуудлага ирсэн байдаг. Arlington 911, what are you reporting? Yeah, I saw a black pickup and he grabbed a little girl and took off toward town with her. And she hollered. Энэ дуудлагыг хийсэн хүн бол хотын оршин суугч Жимми Кевил гэгч бөгөөд охиныг нэгэн эрэгтэй хүн дугуйнаас нь өргөж аваад хар пикап машинда хүчээр суулгаж байгааг харсан гэд охин орилж байснаас нь хулгайлж байна гэж ойлгон 911-т залгасан гэв. Цагдаа нар охины хулгайлагдсан газарт маш хурдан хугацаанд очиж амьдсан ч тэнд охины ундаг дугуйнаас өөр зүйл олоогүй юм. Ингээд маш өргөн хүрээг хамарсан эрен хайх ажиллагаа эхэлж тэр даруй хар пикап машиныг эрен хайж цагдаа нар зам дээр байх бүх машинуудыг зогсон шалгаж байлаа. Энэ үед хорон бүр маш үнэтэй байсан бөгөөд охиныг хулгайлсан хүн энэ хорон бүрээр тэднээс алслан холдож байв. Дона болон түүний ойр дотных нь тэр даруй охины зурагтай хуудас сэвлэж хотын өнцөг болон бүрт хадаж эхэллээ. Охины талаар хүмүүст хүрэхин хэрээр сайн дурынхан эрлийн ажилд олноороо нэгтгэж байсан юм. Мэдээлэл тарахын хэрээр сэтгүүлчид олноор гэрт нэрж Доногоос яриа авахыг хүсэх үед цагдаа нар ээжийг нь гэртээ орсон нь дээр гисгэж байсан ч охиноо хүрээд ирнэ гэж гадаанаа хүлээн зогсох Дона тэднээс өөр бодолтой байлаа. Тэр олон хүн охиныхын талаар мэдэж олон хүн зургийг нь харахын хэрээр ямар нэгэн гэрч олдож охиныг олох магадлалыг өсгөж өгнө гэж үзэж байв. Охин хулгайлагдаад маргааш нь л гэхэд цагдаа нар хэдэн 10 боломжит хувилбар таамаглууд дэвшүүлсэн ч ямар нэг ахиц дэвшил гарсангүй. Цаг хугацаа өнгөрөхөн хэрээр Дона охиндоо яаж тусалж чадахгүйгээ ойлгож итгэл найдвараа алдаж эхэлсэн юм. Гэсэн ч ээж нь бууж өгөх бодлого байснаас гадна хотын цагдаа нар охиныг олоход хамаг хүчээ зарж байв. Эхлээд энэ мэдээ нийгмийг цочроож байсан ч өдөр хоног өнгөрхийн хэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд охины талаар мэдээлэлээ багасаж эрен хайх ажилд оролцож байсан сайн дурынхан ч цөөрч эхэлсэн юм. Эмбер охин хулгайлагдаад 72 цагийн дараанаас л гэхэд хүмүүс итгэл найдвараа алдаж охиныг олно гэдэгтээ эргэлзэж эхэлсэн байна. Тэд охиныг хулгайч аль хэдийн маш хол аваад явчихсан. Магадгүй бүр өөр муж руу аваад явчихсан байх гэж үзэж байснаас гадна гол нь хэн яг яагаад заавал Эмбер охиныг хулгайлчих вэ гэж гайхаж байв. Охин хулгайлагдахаас хэдэн 7 хоногийн өмнө тэдний гэр бүлийнхэн нэгэн зураг авалтад орсон нь хотын жирэнлэг хүүхдүүдийн өдөр тутмын амьдралыг харуулсан телевизийн баримтат киноны нэг хэсэг гэжээ. Энэ кинод Эмбер утгагүй юс хүрэх гээд байгаа нь гарах ба жирэнл сурагч охин болон түүний гэр бүл төрсөн өдөртөө хэрхэн бэлдэж тэдний хувьд энэ өдөр ямар ач холбогдолтой талаар үзүүлэх утгатай кино юм. Кино зураг авалт дөнгөж дуусаж эвлүүлгийн шатандаа явхад охин хулгайлагдсанд хожим энэ кино яг ийм гэгээлэг утгатайгаараа хизэж олонний хүртэл болоогүй байна. Киноны багийнхан охиныг хулгайлагдсны дараа Эмберийг хэрхэн эрен хайж байгаа талаар нэмж зураг авалт хийж киноны сэдвэж өөрчилсөн гэдэг.
Зураг авалтын охиныг хулгайлахаас өмнө бичигдсэн хэсгүүд Эмбрийг хамгийн сүүлчийн удаа бичиж үлдээсэн явдал болсон юм. Охин хулгайлагдаад 4 өдрийн дараа буюу 1996 оны 1-р сарын 17-ны өдөр шинэ мэдээ гарлаа. Тухайн өдрийн 23 цагийн үед Арлингтон хотын шуурхай утасны диспетчер ойрын өдрүүдэд хүн бүрийн айж имэж байсан дуудлагыг хүлээн авсан нь охины цогц олдлоо гэх мэдээ байв. Охины цогц анх хулгайлагдсан газраас 6 км-ийн цаана горхины дэрэгдээс олджээ. Цогцыг нохоогоо салхилуулж явсан хүн олж харан эхлээд юу байгааг нь ойлгоогүйч ойртон хараад хэвийн биш зүйл гэж ойлгон цагдаад мэдгдсэн нь энэ байж. Эмбер охиныг эгийн цагаан өдөр гудамжинд хулгайлсан явдал Америк даяар байтугай. Олон улсад ч анхаарал татсан байсанд цогцолт үед хүмүүс цагдаа нарыг ажлаа муу хийсэн, аюултай алуурчныг олж чадаагүй гэж шүүмжилж байлаа. Жохон охиныг хөнөөсөн мангас сул чөлөөтэй бидний дунд байна гэцгэж байсан юм. Иргэд уурлаж бид хүүхдүүдээ гадаа гаргахаас ч айж байна. Алуурчныг хурдхан барь хэмээн эсрэгүүцэж байв. I'm terrified to let my children outside. We're frightened. We're really scared. What are we going to do to protect our Энэ мэдээ мэдээж охины ар гэрт маш хүндэр тусаж, ээж нь дүүгийнхэн төлөөл цааш амьдрах утга учир олж харж байна гэсэн гэдэг. Хүү харин болсон явдалд өөрийгөө буруутгаж, би тэр өдөр эгчийгээ орхиж буцаад гэрлүүгөө яваагүй бол эгч маань амьд байх байсан чинь билүү хэмээн харамсаж байлаа. Цагдаа нар мөрлийн явцад алуурчны ам зургийг гаргасан нь цагаан арьстай Латин Америк эрэгтэй, 20-30 орчим настай, хар үстэй мөн 180 см орчим өндөртэй гэжээ. Цагдаа нарт тодорхой болсноор с ิจ гтэн Вини Дикси гэх дэлгүүрийн зогсоолоос өөрийн харангийн пикап машинаараа хөдөлж, East Abram гудамж руу зүүн эргээд охины байгаа газарт очсон голж тогтов. Эмбер хулгайлагдахтаа ундаг дугуйтай явсан ч дугуун дээрээс нь ямар ч хурууны хээ олоогүй юм. Хулгайлагдсан газрын ойр хувц сугаалын газар байсанд цагдаа нар өөр гэрчүүд байж магад гэж бодсон ч тэнд байсан хүмүүс ямар нэгэн зүйл анзаараагүй гэжээ. Мөн хулгайлагдсан өдрийн оройн нь бороо орсон нь эд мөрийн баримт цогдуулахад хүндрэл учруулж байсан байна. Ингээд дүгнэхэд охин алга болоод яг тэр үед нь охиныг машиндаа хийж байсан хар пикап машинтай эрэгтэй хүнийг харсан гэх гэрч байгаагаас өөр мэдээлэл байхгүй байж байгаад 4 хоногийн дараа Стюарт Кокер гэдэг эрэгтэй горхины ойролцоо нохоогоо салхилуулж байгаад цогцыг нь олсон. Цогц олддог горхи тимч ил тод биш. Мод бутан дунд нуугдсан маягтай. Хэр варгийн хүн шууд мэдэх боломжгүй тул алуурчин тухайн газрыг сайн мэддэг нэгэн гэж дүгнэхэд хүргэсэн юм. Өмнө дурдсанчлан охин хулгайлагдсан газраас 6 км-ийн цаана байдаг горхины дэрэгдээс олдсон гэхлээр алуурчин анханасаа хол зүгтаагаагүй ойр хавьд нь байсан уу эсвэл бүр хэргийн газартаа ийм ойрхон иргэн ирж охины цогцыг үлдээсэн үү гэх зэрэг асуултууд гарч ирж байв. Тэгэхээр хар пикап машины талаар хүн бүр мэдэж, хүн бүр тийм машин бүрийг сэжиглэнгүй харж байхад тэр хэрхэн хотоор явсан бэ? Эсвэл өөр машинд хийгээд явсан уу гэцгэж байсан юм. Цогц олддог үед хариултаасаа илүү их асуултууд хүмүүсийн дунд байлаа. Цагдаа нар алуурчинг ийм хэрэг үлдэж байсан туршлагатай нэгэн мөн охиныг хулгайлаад 48 цагийн дараа алсан байх гэж таамаглууд дэвшүүлж байв. Цогц нь олцсон ч хэргийн мөрдлөгт нэмэр болох шин зүйл нэмэгдсэнгүй. Цагдаа нар энэ үед олон нийтээс шин мэдээлэл ирж болно гэж найдаж байсан гэжээ. Гэсэн ч ямар ч эерэг үр дүн гарахгүй байсанд ээж дооноо нь гараа хөмхөд сууж чадаагүй тул охиных нь өхөл хийдимий зүйл байгаагүй гэж үзэн өөрийн тэмцлээ эхлүүлв. Бүсгүй олон янзын телевизийн нэвтрүүлгүүдэд орж олон нийтийн анхаарлыг хандуулж ийм хэрэг үйлцсэн хүний авах ялыг байж болох хамгийн хүнд ял болохын төлөө тэмцлээ эхлүүлсэн байдаг. Түүний хүсэж байсан зүйл ийм хэрэг үйлцсэн хүн анхны удаач байсан. Хизээч ахин суллагдах боломжгүйгээр бүх насаар 20 ял авах ёстой гэж байв. Тэр бас өмнө нь хүүхэд хүчрхийлэх хэрэг үйлдээд ялаа эдлээд суллагдсан хүмүүсийг хяналтандаа байлгадаг улс даяар хамарсан нэгдсэн системийг үүсгэх ажилд идэвхтэй хувь нэмрээ оруулсан юм. Доонод энэ тэмцлийнхэн үед нэгэн бодол орж ирсэн нь охиноо алга болсон даруйд хурдан шуурхаа олоход нь туслах ямар нэгэн зүйл байгаагүйд тэр маш ихээр харамсаж байв. Хүүхэд алга болсон талаар мэдээг олон нийтэд хүрэхэд яагаад тийм их цаг хугацаа алдав? Яавал үнийг маш урдан шуурхаа хийж болох байсан бэ гэх бодол амар заяаг нь үзүүлэхгүй байсан гэжээ. Охиныг аварч болох үнэт цаг хугацаа маш дэмий зүүст өргөцсөн гэх бодол бүсгүйн толгооноос салахгүй байв. Энэ асуудлуудаа бүсгүй олон нийтэд хүргэх үед тэр ганцаараа үүнд санаа зовниж байсан нэгэн биш болж таарсан юм. Эмбер охины түүх зөв цагтаа зөв хүний анхааралд өртөж, тухайн үеийн Америкийн хамгийн өргөн хүрээг хамарсан үр ашигтай нийгмийн төслүүдийн нэгний эхлэлийг тавьсан байна.
Урд өмнө нь радио дамжуулалтын талаар огтхонч ойлголтгүй байсан Диано Симон гэх эмэгтэй хотынхоо радиотой нэгэн шин санаа тэн холбогдсон юм. Түүний дэвшүүлсэн санаа дараагийн хүүхдүүдийг Эмбер охины харамсалтай түүхийг давтахаас хамгаалж чадна гэж тэр боджээ. Энэ санаа нь түүхэнд анх удаа хүн алга болвол энэ талаар шуурхай дамжуулдаг системийг үүсгэх санаа байлаа. Радио сонсогчдоос ахуулаад иргэдэд алга болсон хүүхдийн талаар мэдээг маш урдан хугацаанд хүргэх зорилготой санаа юм. Энэ санаа тэр даруй маш олон хүний болон улс төрийн хүрээнд ч дэмжлэг авч ажил хэрэг болон хэрэгжээд энэ системээ Эмбер Алерт гэж нэрлэдэг болсон төвхтэй. Эмбер Алерт нь улс орон даяар алга болсон хүүхдүүдийг эрен хайх ажилд чухал нөлөө үзүүлдэг систем болон хөгжсөн юм. Одоо үед зөвхөн радио телевизч биш хүмүүсийн гар утсанд алга болсон хүүхдийн талаар мэдээлэл шууд очиж годомж талбайн дэлгэцүүд дээрч гарч хүүхдийн хулгайчдыг ер нь бол хөдлөх аргагүй болгодог гэв. Энэ систем анх хэрэгжиж эхлээд Америкийн нэгдсэн улсын бүх мужид нэвтэртэл 10 гаруй жил шаардагдсан ч одоо бүх мужид энэ систем нэвтэрсэн байдаг. 2019 онд буюу Эмбер охин хулгайлагдаад 23 жилийн дараа яг тэр хулгайлсан газрын ойролцоогоос бас нэгэн охин хулгайлагдсан байна. Салем Сабатка гэх охин ээжтэйгээ гигэн цагаан өдөр гадаа явж байхад нэг машин ирж зогсоод охиныг нь булааж аваад машиндаа хийгээд зугтаасан юм. Энэ бүх үйл явдал зэрэгэлдэх байшингийн үүдний камерт бичигдсэн байна. Камерны эзэн тэр даруй цагдаад дуудлага өгч тэдэнд камерынхаа бичлэгч түргэн шурхаа өгсөн юм. Цагдаа нар бичлэгийн тусламжтайгаар машины маркийг тогтоож тэр даруй Эмбер Алерт системээр охины хулгайлагдсан мэдээлэл болон машины мэдээллийг цацав. Хулгайлагдаад цагийн дараа гэхэд хууль хүчнийхэн хотын өөр нэгэн камерт нөгөө машин өртсөнг тогтоож машины талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж Эмбер Алертаар нэмэлт мэдээлэл цацаж хотын иргэн бүрийн утсанд мэдээллүүд оцсоор байсан юм. Зарим иргэд мэдээлэл авсан даруйдаа охиныг хайхаар гадаа гарцгааж хотын нэгэн сүмийн пастор Джефф Кинг гихч гэсэн машинаа унаад с ิจ гтэй машиныг хайхаар хотоор явж эхэлсэн байна. Джефф тэр оройно нэгэн зочид буудлын үүдэнд байх нөгөө с ิจ бүхий машинтай ижил машин олж харан цагдаад мэдэгдэв. Дуудлагаар цагдаа нар тэр даруй ирж шөнийн тэг 2 цагт зэвсгэлсэн цагдаа нар машины эзний орсон өрөө рүү дайран орцголоо. Энэ ажиллагаа цагдаа нарын энгэрийн камерт бичигдсэнг одоо үзцгээе. Open it now! Open it! Hands! Let me see your hands! Step out of here! Step out! Step out! Chill. Get on the ground! Chill. One bed. One bed there. Hey, that's it. Got her! We got her! We got her! We got her! Hey, buddy. We need an EMT. Get Cole MedStar. Yes. No. Don't worry about your clothes. Don't worry about your clothes. We got a towel? We got a towel? Can we cover her up? Yeah. With something? Here you go, baby. Can we get her out? Come here. Where are these two scenes? Let's go. Come on, sweetheart. You're okay? You're gonna be okay. Ингэж Эмбер Алерт системийн тусламжтайгаар охин маш богино хугацаанд эсэм мэнд олдсон юм. Салем охин Эмбер Алерт системийн ачаар аврагдсан хэдэн мянган хүүхдийн нэг. Энэ системийн ачаар иргэд зөвхөн нүд чихч биш, бүр аврагчд ч болцоож эхлэв. Хэдий сар муухай бүхэн хизээд байх ч гэсэн тэднээс илүү олон сайхан сэтгэлд иргэд байдаг тул энэ систем тэдэнд жинхэнэ баатар болох боломжийг нь олгож эхэлсэн юм. Хэдий Эмбер Хагерман охины хэрэг илрээгүй, алуурчинг нь өдий ултал барьж чадаагүй ч охины ээж Дона Эмбер Алертын тусламжтай хүүхэд аврагдах бүрт охиныхоо хувь нэмрийг үүнд мэдэрдэг гэжээ. Эмбер Алерт систем оролцсон хэрэг бүр 99% амжилттай илэрч хүүхдүүдийг амьд мэнд гэрт нь хөргөж өгдөг гэх тоо статистик байдаг гэхлээр энэ нь маш үр дүнтэй систем гэдэг нь харагдаж байна. Охины дүү Ричард Хагерман том болоод цагдаа болж их жинхэнэ хэргийн учрыг олно гэдэг мөрөөдөлтэй хүү болсон юм.
Одоо хэрэн Арлингтон хотын цагдаа нар энэ хэргийг хаагаагүй байгаа ба он цаг өнгөрсөн ч хэзээ нэгэн өдөр ямар нэгэн зүйл олдож охины алуурчны талаар мэдээлэл гарч ирнэ гэдэгт итгэдэг гэжээ. Одоо үед нэгэн мэдээ ил болсон нь цагдаа нарт хэрэгтний байж болох ДНХ байгаа. Тэд гэхдээ одоо болтол таарах хүний ДНХ-г олоогүй байгаач ирээдүйд олдно гэж итгэдэг байна. Цагдаа мөрдөгчд солигдож, зарим нь тэтгэвртэй гарч, зарим нь нас бардагч, ажиллаж байгаа алба хаагчид хизээд энэ хэргийн талаар санаж, алуурчинг барихад бэлэн байх болно гэж мэдэгддэг юм. Ингээд өнөөдрийн бичлэг энэ хүрээд төгсөж байна. Энэ түүх бол Эмбер охин ямар харамсалтайгаар хулгайлагдаж хөнөөгдсөн талаар түүхээс гадна маш зоригтой тууштай тэмцэгч ээж нь ууг гашууга хэрхэн даван туулж, бусад хүүхдүүдийг ч аврах ажилд хувь нэмрээ оруулсан талаар түүх юм. Та бүхэн бичлэгийн талаар санал сэтгэлийг комент хэсэгт бичиж, бичлэг таалагдсан бол заавал лайк дараарай. Удахгүй улам сонирхолтой түүхүүдээр уулзах болно. Баяртай.